За жижиш гээгүүлэгчийн дүрмийг ярилцахаар бэлтгэлээ. Тэгэхээр жижиш гээгүүлэгчийн дүрм нь бусад дүрмтэй бас хэрхэн яаж холбогдож байгааг дэлгэрүүлэн ярилцсанаа. За жижиш гээгүүлэгчийн дүрмийг энд харагдаж байгаачлан ингэж тулгуур тохиогоор тэмдэглэдэг. Жиш нэмхэн гэсэн ийм тулгуур тохио байдаг. За үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр дэлгэрүүлэн дүрмээ харах юм бол үгийн дунд жиш гээгүүлэгчийн дараа их шиг бичих шаардлага гарвал зөвхөн их шигийг бичнэ. Тэгэхээр дүрмээ дахиад сайтар ажиглах юм бол үгийн дунд гэсэн үгийн дунд орсон жиш үгийн эхэнд биш, үгийн хадагт биш, үгийн дунд байгаа жиш дээр л төвлөрнө. Тэгэхээр үгийн дунд гэдэг нь үгийн 1-р үеэс хойшоо орж байгаа. Хойно 1-р үеэс хойшоо байрлаж байгаа жиш гээгүүлэгчийн араас их шиг бичгээр бол зөвхөн их шиг бичнэ. За жишээ нь гарчиг, хожил үгийн дунд ж байна, хойно нь бичнэ. Жолоочод ч байна, чгийн хойно бичсэн байна. Гэх мэт багшид гэхээр иш байна, ишийн хойноос бичсэн. За мөн ийм үгэн дээр ч гэсэн ялгаагүй. Жишиж, түшиж, жүжиг гэхээр. За энэ дээр хүүхдүүд эм үгэн дээр их шиг бичиж байдаг. Жишиж, түшиж, жүжиг гэх мэт биш их шиг бичих тийм алдаа гаргааддаг. За тэгэхээр эм үгэнд ч бай, үгийн дунд байгаа иш гээгүүлэгчийн дараа богино их шиг бичигдэнэ. За бас жиш гээгүүлэгчийн дараа байгаа энэ богино балархаа гişгийг зөөлрүүлэх үүрэгтэй гэж андуураад байдаг. Тэгэхээр энд жиш гээгүүлэгчийн дараа орсон богино гişиг зөөлрүүлэх үүрэгтэй гэж тооцохгүй, зөөлрүүлэх үүрэгтэй биш. Харин ихшгжүүлэх үүрэгтэй байдаг. Ихэвчлэн ихшгжүүлэх үүргээр орсон байдаг. За энэ нь дараачийн жиш гээгүүлэгчийн дараа бичнэ гэсэн энэ дүрм бусад дүрмтэй холбогдохдоо хэрхэн яаж холбогдох вэ гэдэг талаараа сайн судалчих юм бол ойлгомжтой болно. За 1-р их шигт гээгүүлэгчийг ихшгжүүлэх дүрмтэй холбоотой байдаг. За өөрөөр хэлбэл их шигт гээгүүлэгч нь өмнөө юм уу хойно аль тод хийлэгдэх талдаа их шигтэй байдаг гэсэн дүрм байгаа. Их шигт гээгүүлэгчийн дүрм байгаа. Тэгэхээр жишийн дараа орсон энэ богино их шиг нь их шигт гээгүүлэгчийг ихшгжүүлж байж болно. Жишээлбэл жишиг, оршил гэд байна. Тэгэхээр орш гэд иш үсгээр төгс үгэн дээр илийг залгасан байна. Тэгэхээр оршил. Энд их шигт гээгүүлэгч бол их шигт гээгүүлэгч. Тэгэхээр их шигт гээгүүлэгч ямагт их шигтэй байх учраас их шигт гээгүүлэгч маань өмнөө их шигээ авсан байна. Игээр их шигтсэн байна гэж бас хэлж болно. За бүжиг мөн адил бүжиг гэсэн үгний балархаа шиг их шигт гээгүүлэгчийг ихшгжүүлсэн байна. За 2-дугаарт заримдаг гээгүүлэгчийг ихшгжүүлсэн байдаг. Заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол 2 дахь заримдаг гээгүүлэгч нь аль тод хийлэгдэх талдаа их шигтэй бичигдэнэ гэсэн заримдаг гээгүүлэгчийн дүрм байгаа. Тэгэхээр заримдаг гээгүүлэгчийг ихшгжүүлэх үүргээр орсон байж болдог. Тэгэхээр энэ дүрмтэй бас холбогдож байна гэсэн үг. За ташиж гэж үгний балархаа шиг заримдаг гээгүүлэгчийг ихшгжүүлсэн байна. Иш заримдаг гээгүүлэгч, заримдаг гээгүүлэгч 2 заримдаг байна. 2 дахь заримдаг маань өмнөө их шигээ авсан байна. Тэгэхээр энд байгаа балархаа шиг заримдаг гээгүүлэгчийг ихшгжүүлэх дүрмтэй холбогдож тайлбарлана. За 1-дүгээрт заримдаг гээгүүлэгчийг ихшгжүүлсэн байна. 2-дугаарт үгийн дунд байгаа жишийн хойноос бичнэ. Зөвхөн бичдэг. Тийм учраас энд бичигдсэн гэдэг ингээ 2 дүрмийг тайлбарлаж болох нэ. Энэ дээр ч гэсэн мөн адил 1-дүгээрт жишийн хойноос зөвхөн богино бичнэ. Үгийн дунд байгаа жиш гээгүүлэгчийн хойноос
и их шиг бичнэ. За нөгөө талаас г их шигт гээгүүлэгч өмнө юм хойно их шигтэй байх ёстой учраас өмнөө и их шигийг авсан байна гэд энэ хоёр дүрм ингэж тайлбарлагдана. За 3 дугаарт үйл үгтэй хил дагаврын дүрмтэй бас холбоотой. Тэгэхээр заримдаг гээгүүлэгчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх хил дагаврыг залгахдаа үйл үгтэй хил дагавар нь их шигээ өмнө авна гэсэн дүрмтэй холбогдно. За бас үйл үгтэй ил дагавар гэдэг нь өөрөө их шигт гээгүүлэгч учраас их шигт гээгүүлэгч өмнө юм уу хойно их шигтэй байх ёстой гэдэг. Энд дээр 3 дүрм ингэж холбогдож орж ирнэ. За ач гэд нэр үг байна те. Ач гэдэг нэр үгэн дээр үйл үгтэй хил дагавар орж ирсэн. Тэгэхээр ачил болно. За үүн дээр үйл үгтэй хил дагавар заримдаг гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр залгагдж байгаа учраас их шигээ өмнө бичнэ. За 1-дүгээрт үйл үгтэй хил дагаврын дүрм. 2-дугаарт ил их шигт гээгүүлэгч учраас их шигээ өмнө юм хойно их шигтэй байх ёстой. Ил өмнөө их шигтэй байна. Ингээд их шигт гээгүүлэгчийн дүрм. За 3-дугаарт жж үгийн дундаагаа жж гээгүүлэгчийн дараа их шиг бичгээр бол зөвхөн и их шигийг бичнэ гэсэн юм 3 дүрмийг нэг үгэн дээр 3 дүрм тайлбарлагдчихэж болж байна. За ингээд бусад жишээ өгнүүд нь мөн адил ялгаагүй хайчил, товчл гэд нэр үгийг үйл үг болгож байгаа үйл үгүүдтэй хил дагаврын дүрмтэй холбон тайлбарлана. За 4-дүгээрт дараалсан 3 гээгүүлэгчийн дүрмтэй бас холбогдож тайлбарлагдана. За дараалал орсон 3 гээгүүлэгчийн 3 дахь нь хоолон гэ хэлний үзүүрийн байх юм бол өмнө нь их шиг бичиж өгөх ёстой гэдэг дүрм байгаа те. Тэрний дагуу за хөгж гэсэн үгэн дээр нөө гэд дагавар залгагдаж байна. Хэлний үзүүрийн нөө байна. Тэгэхээр энд 3 гээгүүлэгч дараалсан байна. Г, ж, ин гэд. Тэгээ 3 дахь нь хэлний үзүүрийн ин байна. Тийм учраас өмнө нь их шиг бичнэ. За хөгжин гэж ингэж бичигдэнэ. За тэгэхээр энэ дээр дараалсан 3 гээгүүлэгчийн дүрмийг тайлбарлаж байна. За 2-дугаарт жж үгийн дунд байгаа жж-ийн хойноос их шиг бичгээр бол зөвхөн и их шигийг бичнэ гэсэн дүрмийн дагуу ингэж бичигдэж байна. За дараалал орсон 3 гээгүүлэгчийн хойноос бичсэн үгийн дунд бичсэн балархаа их шигийг бас их шигжүүлэх үүрэгтэй гэж андуурч болохгүй. Энэ бол их шигжүүлэх үүрэгтэй биш. Дараалсан 3 гээгүүлэгч байгаа учраас л дунд нь балархаа их шиг бичиж байгаамаа гэж тайлбарлана. За жишээ өгнүүд нь мөн адилхан тогшин, арчин гэдэг ийм жишээ өгнүүд байж болж байна. За бас 5-дугаарт нь бас нэг тодруулах хэлэхэд жж гээгүүлэгчийн дараа орсон бичигдсэн и балархаа их шиг нь бусад их шигийн адил үүрэггүй байх юм бол г хитнэ. Тэгэхээр зөөлрүүлэх үүрэгтэй гэж ойлгож болохгүй. Хэрвээ зөөлрүүлэх үүрэгтэй гэж үзэх юм бол зөөлрүүлэх үүрэгтэй балархаа шиг их шигийг гээхгүй бичих гээд байдаг. Зөөлрүүлэх үүрэгтэй гэж андуураад. Тэгэхээр энэ жж-ийн хойно байгаа балархаа и балархаа гişгүүд бол зөөлрүүлэх үүрэгтэй биш ээ. Харин их шигжүүлэх үүрэгтэй. Хэрвээ энд байгаа их шигжүүлэх үүрэг нь алдагдаад их шигжүүлэх үүрэг байхгүй болох юм бол г хитнэ. За жишээ өгнүүд дээр харъя. За хуучин гэдэг үгэн дээр байна тийм ээ. Энэ и балархаа гişг энэ их шигт гээгүүлэгчийг их шигжүүлэх үүрэгтэй орсон. За тэгэхээр хойноосоо урт гişгэр гэсэн залгуур авахаар энэ их шигт гээгүүлэгч нь хойноосоо энэ аагаар их шигчээд их шигч чинь. Тэгэхээр энийг их шигжүүлж исэн игийн и балархаа гişгийн үүрэг байхгүй болчихсон, үүрэггүй болчихсон гэсэн үг. И үүрэггүй болчихсон. Тэгэхээр үүнийг и балархаа гişгийг г-гээд бичнэ. Хуучнаар гэд. Хуучнаар. Орчин, орчноос. Ачил, ачлаад гэдэг. Тэгэхээр их шигжүүлэх гээд нэг л үүрэгтэй байсан. Тэгээд энэ үүрэг нь алдагдсан учраас бусад балархаа гişгийн адил мөн гэж бичиж байна. За үүнийг сайн анхаараарай. За дөрмөө сайхан тавтаа үзээд тавтаж уншаад дараах дасгалуудыг ажиллаарай. Жж-ийн үгийн дундаагаа жж-ийн хойноос зөвхөн и их шиг бичнэ гэсэн дүрм нь 4-5 дугаар ангийн сурах хүчгийн агуулгад байдаг учраас номын сурах хүчгээс
дараах дасгалыг авч орууллаа. За эдгээр дасгалуудыг хийж үзээрэй.